За сайн байцгаана уу, та нартай өнөөдрийн мэндийг хүргэж байна. Би номтой болог пэйжүүдийн сүнслэг мэдлэг өрөөний админ багш Миш байна. За өнөөдрийн хүртэл би бичгийн хэвээр амьдрал унших, амьдралын код гаргах, за мөн аура энергийг шалгаж бусдын амьдралын энергийн төвшин задрагааг нь тайлж өгдөг ажлыг хийсээр ирсэн. За энэ туршлагаас үүдээд би нэг оны дуусж байгаа энерги, нэг шинэ ном ирж байгаа энергийг тохиолдуулаад намайг сонсдог, дагдаг, надад итгэдэг ямар нэгэн сүнслэг байдлаар надтай холбогдсон бүх хүмүүстэй зориулаад энергийн уншлаг задрагаа тайллыг хийж үзэх гэж байна. За энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр за хүзрөөр ч юм уу ямар нэгэн мэргээр гэхээс илүүтэйгээр танд 3 үгийн сонголт өгнө. Энэ 3 үгийн сонголтоос та өөр татагдж байгаа үгээ сонгоод тэр үгэнд гарч байгаа тайллыг сонсоод яг одоо ямар энергийн давтамж дээр явж гин танд юу анхаарах шаардлагатай байна? Яг одоо хийж байгаа зүйлээ өргөжлүүлэх үү эсвэл өөр сонголтыг сонгох уу гэдэг сэдвээр энергийн задрагаа та бүхэндээ тайлбарлаж өгье. Тайлбарлаж бас одоо тайлагнаж өгье. За амьдрал дэлхийн ертөнцид Веди ухаан гэж юм байдаг. Энэ юу вэ гэхээр тухайн цаг мөч, орон зай, тэр өдрийн энергийн давтамжаас хамаарат тань татагдж байгаа энэхүү үгээр миний хэлж байгаа тайлал бүхэн таныг дэлхийн ертөнцид ухамсар яг одоо тантай хамт байгаа удмын энергиудтай сонсоосоо гэж хүсэж байгаа мэдээллийг биелүүлэх одоо тайлж тайлбарлаж өгөхийг хичээн. За энэ бол ямар нэгэн хүзэр ч юм уу өөр зүйл ашиглахгүй миний дотоод өөрийн мэдрэмжээс гарч байгаа уншлагыг бүрэн хийх болно. За тийм учраас та нартай би 3 үгийн сонголт өгнө. Энэ 3 үгийн сонголтоос хамгийн их татагдж байгаа, хамгийн уншаа сэтгэл тогтолж байгаа тэр үгийг сонгоод тэр үгэн дээр гарч байгаа тайллыг сонсож өөрийнхөө дараагийн жил авах ёстой энергийн задрагаануудыг сонсож байна. За ингээд эхний үгийн энергийн задрагааг та нартай тайлбарлаж өгье. За энэ 3 үгийн энергийн задрагаа нь ямар 3 үгийн сонголт байгаа вэ гэхээр гал тээгч, нэгтгэгч, давтамж гэдэг 3 үг байна. За энэ 3 үгтэй холбоотой энергийн задрагааг би 3 групп болгоод буюу 3 хэсэг болгоод та нартай тайлбарлаж өгөхийг хичээе. За энэ бол миний цэвэр дотоод энергиээр задлж байгаа, тайлбарлаж байгаа. Та яг одоо надтай холбоотой байгаа энэ Ведийн мэдрэмжээр танд орж ирж байгаа мэдээлэл гэж ойлгож байна. Таны үг дээдс, тантай холбоотой сүнслэг энергиуд, таны удам судар яг одоо надаар дамжуулан энэ үг, энэ энергийн задрагааг тань руу илгээж байгаа юм шүү гэдгийг та нар манаас битгий мартаарай. За ингээд эхний групп болох гал тэг чимээх үгийг сонгосон хүмүүс маань анхаарал ханаашаа хандуулно. Та яг одоо ямар энергийн давтамжид, ямар энергийн төвшөнд явж байна вэ? Юуг анхаарвал зүгээр байна вэ гэдгийг та нартай би өөрийн дотоод мэдрэмжээрээ шууд яг одоо орж ирж байгаа мэдлэгээрээ та нартай тайлбарлаж өгье. За гал тэгч гэдэг үгийг уншаад сэтгэл тогтлоод энэ нэгдүгээр бүрэлдэхүүнийг сонгосон хүмүүстэй зориулж хэлэхэд та яг одоо үнэн шудраг зам буюу те яг таны дотроос үнэн мэдрэмжийг гарах тэр энергийн төвшөнд явж байна гэж ойлгож болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр танд шудраг яс, шудраг үйл явдал, шудраг дүрслэл гэдэг зүйл хэрэгтэй байгаа юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та өөрийнхөө дотоод мөн чанар сүнслэг мэдрэмжтэйгээ шудраг хандах хэрэгтэй. Заримдаа та тархиад байгаа, заримдаа та сүнсэд байгаа, заримдаа та махан биенийхээ мэдрэмжийг даах буюу 3 өөр дэше хуваагдах тохиолдол танд гараад иж болно. Энэ нь танд сонголт хийхэд хатуу ширүү юм шиг санагдчихэж болно. Тийм учраас та заавал ёс суртахуун, чиглэл, зөв зам гэхээс илүүтэйгээр яг өөрийн мэдрэмжэндээ шудраг хандаад өөрийн дотоод мэдрэмжийг сонсож сураад өөрийн оюун бодол энергитэй ажил сурах хэрэгтэй шаардлагатай үе дээр явж байна гэсэн. За өнгөрсөн жилүүдэд өнгөрсөн хугацаанд таавал ер нь альва юмны айгүй гол төв байж чаддаг байжээ. Юу вэ гэхээр удам судрынхаа багнан байсан ч юм уу, гэр бүлийнхаа төшөг толгорн байсан ч юм уу, гэр бүлдээ хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа, хамгийн одоо ачааллыг өөр дөр авдаг тийм хүн байж болохоор байна. Тийм учраас та яг одоогийн байдлаар бол төвөсгөх хэрэгтэй. Хитрхи бити өөртөө ачаал авч ядраарай. Энээс болоод та төөрөлдөх хүн ядарчаар ядарснаас шалтгаалаад хийх хүсэж байгаа зүйлүүдээсээ төвшөөх тохиолдол гардаг. Тийм учраас таны махан бие, сүнсэн бие, тархин биенд чинь шудрагаас хэрэгтэй байна. Таны амралт хэрэгтэй байна. Хүн өөрийнхөө дотоод мэдрэмжийг мэддэх буюу өөртөөгөө шударгаар харьцах, өрөөл бусдтай шударгаар харьцах, хүн мэдрэмжүүдтэйгээ өнгөрсөнд мэдэж авсан туршлагаасаа хамаарат өөртөөгөө шинээр харилцаж сурах төвшинг та өөртөө нээж чадвал энэ хаалгыг нээж чадвал таны дотоод мэдрэмж гэдэг бол харилцааны дээд түвшинд очих хүсэж байна. Юу гэхээр эргэн тойрны хүн хоорондын харилцаан дээр илүү төгс болохыг хүсэж байгаа юм байна. Таны дотоод сонсож байгаа өөрөө өөрлөгөө анхаарал хандуулахыг хүсэж байгаа юм байна. Маш их хичээсэн, зүтгэсэн, ажилласан, заримдаа өөрийгөө шийдэж байгаа юм шиг явсан зүйлтэй нь буцаагаад таны
амьдралд юу дуудаж ийн гэхээр одоо би шудраг баймаар байна. Өөртөө амралтыг өгмөр байна. Өөрөө зарим зүйлд оройтсон зүйлүүдийг хүчлэх гэж хийхийг хүсэхгүй байна гэдэг мэдээллийг надаар дамжуулж хэлхийг мэдэгдэхийг хүсэж байна. Ямар нэгэн зүйлд оройтно гэж хизээч байдгүй учраас таны дотоод сумсан би чи одоо суралцахыг хүсэж байна, хөгжихийг хүсэж байна, дэвшиж дээшлэхийг хүсэж байна, хүн хоорондын харилцаан дээр өөртөө хүндэтгэх тэр энергийн тэнцвэрийг хайхыг маш их хүсэж байгаа учраас та өөрийнхөө тэнцвэрийг олох хэрэгтэй. Юу вэ гэхээр амьдралдаа тохиолдож байгаа зүйл жоохон төвийг сахиад хөндлөнгөөс харж сураад өөрийгөө хит яаруулахгүй, дааруулахгүй, ятраахгүй байх тал дээр анхаарахаас гадна өөрийнхөө амьдралын барилгыг бий болгоо. Юу вэ гэхээр хэрвээ та барилгачин байсан бол барилгачин хүний зорилго бол байшин барих тийм үү. Тэгэхээр та сүнслэг аяллыг хийгээд явж байгаа хүн учраас таны сүнсний зорилго бол өөрийгөө бүтээх, өөрийгөө урайлах, өөрийгөө олох байдаг юм аа. Тийм учраас өөртөөгөө жоохон шудраг хандаад та бүх зүйлийг аюулсан харж чаддаг байгаа мөртлөө сохор байгаа зүйл нь өөрлөгөө хандаж чадахгүй байсан тэр зүйл байгаад байна. Тэгэхээр та яг одоо өөртөөгөө илүү шудраг хандаарай. За үнэн тэгээ өөртөөгөө мэдрэмжүүдтэйгээ яг үнэнчээр өөртөөгөө шууд ярилцах хэрэгтэй. Таны өнгөрсөн амьдралд буруу хийцэн болоо да ингэчдэг байжүүдэ гэж бодож байгаа зүйлүүд байна. Гэтэ энэ буруу биш шүү дээ. Энэ бол туршлага. Та энийг одоо барьж энэ сонголтыг хийж ингэж энэ замыг туулснараа та маш олон задрагаануудыг өөртөө бий болгосон байна. Зөв бурууч байсан сонголт хийж чадсныхаа ачаар та өөрийгөө маш их нээж чадчихсан байна. Гэсэд боловч энэ зүйлийг том зургаар нь харж чадахгүй хэсэгцэлэн жижигхэн тойрогт хэрэгэлдээд байна. Тийм учраас та харцаа жоохон дээшээ те өөртөө итгэлтэй. Дээрээс нь өөрт тань эрчим энерги, эрүүл мэнд хэрэгтэй байгаа учраас одоо өөртөө титэм зүтгэх цаг болсон. Юу вэ гэхээр титэм гэдэг бол хаан хүнд байдаг зүйл. Тэгэхээр танд бол хаан байх бүх зүйлийнхаа эзэн байх боломж байна. Гэхдээ та титэм зүгээд байгаа мөртлөө яг амьдрал дээр нөгөө бэлэг тэмдэг гэдэг шиг байгаад байгаа учраас одоо хоёлаа түүний бүх анхаарлыг өөртөө хандуулад өөртөө хаан хүн гэдэг бол эрхэмтэлтэй байдаг гэдэг шиг та ч гэсэн хүн болж турсан учраас альва сонголтыг өөрөөрөө хийх, өөртөө өмж байх эрх мэдэлтэй, боломжтой. Тийм учраас өөртөө илүү ажиллаж баг зэрэг үүсэж байгаа зөрчилдөөнүүдийг арилгах, цэвэрлэх, илүү агсны түвшинд оруулах, мөн дотоод мэдрэмжээ тодруулах, цаашид өөрийгөө үл тоомлохгүй байх, хайрлахгүй, хүндлэхгүй байсан тэр энергиудээ засаж залруулах шаардлагатай энергийн түвшинд явж байна гэж ойлгож болно. Та мэдээж амьдралынхаа гол хүн учраас та үнэнч зүйл, өөрийн үнэнч байх айгүй дуртай, аливаа юмд хариуцлага хүлээхэд бэлэн өөрийнхөө хариуцаж авсан зүйлүүдэд хариуцлагатай байх гэж одоо маш их хичээж байна. Зөв, энэ зөв. Гэхдээ та өөрийгөө ч гэсэндээ хариуцах хэрэгтэй. Өөрийгөө ч гэсэн эрүүлжүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө ч гэсэн эзэн байх хэрэгтэй гэдгийг хизээж бүх мартаарай гэдэг үгийг танд дээд өгдөөцүүдээс сонсгож байна гэж ойлгож байна. Ямар нэгэн зүйл шүүлт байж болдог. Гэхдээ та өөрийгөө л агууг шүүгээд байна. Ингэдэг байж тэгдэг байж гэхээс илүүтэйгээр гэтэл өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаас болоод таны зүрх сэтгэлж өвдөд байна. Тэгэхээр 2026 оныг та өөрийгөө бүх хариуцлагаас чөлөөлөөд, өөрийгөө эдгээгээд, өөрийгөө улам илүү хөгжүүлэх тал дээр анхаараарай гэж би танд өнөөдөр сануулж хэлэхээр энэ цагт энэ үлийг хийгээд сууж байгаа юм байна. За үүлийн өр карма гэж яригддаг. Та бол үүлийн өр буюу үзэх юм үзээд, туулах юм туулаад, ойлгох юм ойлгоод явсан байна. Тийм учраас та өөрийнхөө олсон, мэдсэн, ойлгосон зүйлүүдтэй одоо битгий баг гэж чамлахаар чангатдаг мөн илүү их одоо зүйлийг мэдхийг, ухаарахыг бодож байгаа бол хөгжих хэрэгтэй байгаад байна. Хөгжихгүй хойлоо цаашаа яваалах юм бол нөгөө хариуцлага хүлээсэн, нөгөө маш их ачаалттай байсан мөртлөө данс чинь одоо дүүрэхгүй, энерги тань тэнцвэрчихгүй байгаад адилчин энэ жил үргэлжилж магадгүй учраас одоо мэдлэг боловсралтай таны эрэгтэй эмэгтэй гэдгээс үл хамааран хөгжих тал дээр анхаараарай гэж би тань дахин хэлмээр байна. Хэрвээ ингэж чадвал таны данс тань илүү дүүрэн байх боломж танд нээгдэх юм байна. Шудраг эсийг өөртөө өгснөөр та харилцан өөрийгөө ч хүндэтгэж сураад бусдыг ч хүндэтгэж сурах юм байна. Өөрийг хариуцлага тодорхой хэмжээнд хуваарлаж сурах юм байна. За мөн гэр бүлийн харилцаан дээр, хүн хоорондын харилцаан дээр ахиц дэвшил гаргаснаар таны шийдэж чадахгүй байгаа гэр бүлийн энергиуд тань тэнцвэрчих юм байна. За хүнтэй айхтар ноцтой яриа өрнүүлэхдээ яг би ингэж л боддог, би энийг амладаг, би энийг төлөө зорж байгаа ч гэдэг юм уу. Амлалт өгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Яагтвэл та өнгөрсөн хугацаанд амлалтаасаа болоод өөрийгөө маш их одоо хорж боож байсан байна. Тэгэхээр хоёул өөрийгөө сэргээхийн тулд яах ёстой вэ гэхээр
зарим зүйл дээр өөртөө амал эсрэгээрээ бусдад амлахаас түр зур зайлсхий дэлхийн ертөнц таны төлөө шудраг усыг тогтоохоор үйлчилж байгаа гэдэгт дээд биетэйгээ холбогдож түүнд бат итгэх хэрэгтэй байна. Хэрвээ тэгэхгүй бол та магадгүй зарим нэг үзэл бодлын хувьд хаагдсан байх магадaltaй. Эсвэл дутуу ойлгосон ойлголтоос хамаарат өөрийгөө хөгжүүлэхгүй байх, зөрчилдөх буюу хуваагдах магадaltaй байна. Тийм учраас үүнийг анхаарад, анзаараад өөрийн дотор хуримтлагдсан хүчийг ашиглах шаардлагатай байгаа учраас үнэн мөнөө өөртөө илчил. Мөн өнгөрсөнд ойлгосон туршлага дээрээ ажиллаад бусдад би ингэн би тэгсэн гэж хэлхээс илүүтэйгээр яг өөртөө толь руугаа харж агаад, утас руугаа харж агаад, өөрлөгөө харж агаад өөртөө шудрах хандаа. Би ийм зүйлийг хийсэн, ийм зүйлийг туулсан, ийм зовлон үзсэн, ийм амьдралыг мэдсэн учраас миний ирээдүй айцлагдах ёстой. Би бол одоо бусдаас илүү хүн хоорондын харилцаагаа энэ жил сайжруулнаа. Мөн өөртөөгөө ярилцлагаа илүү нэмнэ гэж өөртөө амлаж, өөрийгөө цэвэршүүлж, өөрийгөө одоо бодит хүчтэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Яг бол таны дотор маш их хүч байна, энерги асар их хүч байна, таныг хардаг тэнгэрүүд байна. Гэхдээ зарим тал дээр та өөрийгөө хүндэлж чадахгүй, өөрийгөө илчилж чадахгүй, өөртөө шудраг харцаж чадахгүй байгаасаа болоод харилцааны үл ихтгэлцэл үүсээд байна. Юу вэ гэхээр бусдаас авах хүндлэл тань дутуу, сэтгэл тань дүүрэн биш. Мөн хувийн шин чанартай үйл явдлуудаас болоод ойлом ойр сэтгэдэг юмыг алсаас нь, гүнд нь олон жилийн дараах зүйлийг харах гэхээр тэрийг харж чадахгүй тэгсээр нэ өнөө маргааш одоо энэ 7 хоног энэ жил ч гэдэг юм богино хугацааны зүйлүүдийг бол нэлээд сайн тодорхойлж төлөвлөгөө гаргаж чадаад байгаа мөртлөө урт хугацааны зүйлүүдийг төлөвлөх гэхээр судалгаа дутаад байна, хөгжил дутаад байна, урагшлах зориг дутаад байна, өөрийгөө хүндэтгэл дутаад байна гэж ойлгож байна. Тийм учраас 2026 оны хөгжүүлэлтээ анхаарай, хүн хоорондын харилцааг анхаарай, өөрийгөө нүргэлж дэмждэг өв дээдсүүдийнхаа захиас үгийг илүү хүндэтгэлтэй сонсож сурыг. Тэндээс одоо өв дээдс сансар автрагаас ирж байгаа энэ холболт энэ мэдрэмж энергийг итгэлцэл болгож сургая. Бат итгэн гэсэн. Ич хэдэнд итэг, өв дээдстэй итэг, энергитэй итэг, өөртөө итэг, дотоод хүчиндээ итэг. Туулах зүйлээ туулсан туршлага надад байгаа гэдэгтээ итгээд 2026 онд хүссэн мөрөөдлүүдээ хийгээд мөн өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү анхаараарай гэж та нартай захиж хэлмээр байна. За ингээд 1-р группийн энергийн задрагаа дуслаа. Та нартай амжилт хүсье. За ингээд 2 дахь групп буюу нэгтгэгч гэдэг үгийг сонссон чинь сэтгэл татагдаад, сонсмоор санагдаад, гоё санагдаад, сэтгэл догдолж энэхүү задрагаа энергийн тайлбарыг сонсож байгаа та нартай яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. За ингээд таны дээдийн өвдөөс надтай харилцаа холбоо тогтоож байгаа энэ энергитэй танд юу сануулж байна гэсэн чинь та ингээд бусдын анхаарлыг маш их татаж чаддаг, бусдыг өөртөө татаж чаддаг хүн юм байна л да. Тийм учраас сайн муу гэсэн үл хамааран ер нь нэлээд олон хүмүүсийн нүдэнд өртөөд идэм байна, харцанд нь өртөөд идэм байна, бусад хүмүүстэй энерги мөргөлдөөнд ороод идэм байна. Энэ үйл явдал танд ямар энергийн таталцлыг бий болгож байгаа гэхээр та бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Муу энерги, сайн энерги, хар цагаан хэл ам гэж ярьдаг те. Эдгээр зүйлүүд танд орж ирэхэд бэлэн байх хэрэгтэй. Юу гэсэн үг гэхээр хүн ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийх ч юм уу нэг шинэ үйлдэл хийхдээ бэлтгэлтэй байх юм бол асар гоё хөнгөн давж чаддаг, хөнгөн сурч чаддаг, хурдан хөгжиж чаддаг. Тийм учраас та хүссэн үсээгөө та бусдад сайнар болон муугаар нүдэнд өртөөд идэг. За мөн хин нэгнийг өөртөө татах чадвар маш өндөр байгаатай холбоотой энерги мөргөлдөөнд ороод идэм байна. Тийм учраас магадгүй олонний танил ч юм уу, нийгэмд одоо харагддаг ажил хийдэг ч юм уу те. За ажил хөдөлмөр, зорилго тэмүүлэлтэнд бусдын нүдэн дээр ил байх хүмүүс энэ үгийг сонсож татагдаж орж ирсэн байх магадлал маш өндөртэй. Тэгэхээр танд урт хугацааны нөхөрлөл хэрэгтэй байгаа үе дээр явж байгаа юм байна. Танд маш олон нөхөрлөл, харилцаа холбоо орж ирдэг боловч тэд нар ингээд богино хугацаанд байдаг ч юм уу те. Нэг сайхан байжснаа төгсгөлийг нь үзэж чадахгүй харилцаа салгах тохиолдол гардаг гэж магадгүй. Энэс шалтгаалаад та гайхдаг. Би бусдыг татаад байгаа мөртлөө яагаад урт хугацаанд амьдралдаа оршооч чадахгүй байна гэж боддог гэж магадгүй. Хэрвээ яг ингэж бодож байгаа бол та өөрийгөө маш чухал энерги гэдгээ санах хэрэгтэй. Та амьдралдаа дахиад маш олон хүмүүстэй таарлтна, зарим хүмүүс орхиод явна, зарим хүмүүс тантай амьдралтай нүрдүүлнэ. Амьдралд үлдэхгүй байгаа хүмүүстээр битгий гайх, инээмсэглээд өнгөр амьдралтай удаа үлдэж байгаа хүмүүс бол мэдээчийн хэрэг таны сэтгэл татан байдал болж байгаа шүү. Таны хүсэл тэмүүллээс болж байгаа шүү. Та зоригтой тэмүүлэлтэй бусдыг өөртөө татах чадвартай учраас маш сонирхолтой хүн байна. Тийм учраас хүмүүс таны шинж тэмдгийг сонирхолтой байдалд чинь татагдан тантай мэдрэмжээ хуваалцахын тулд мөн тантай илүү нөхөрлөх
тэдгээр хүмүүс л таны амьдралд үлддэг гэж ойлгож болно. За ингээд энэ мөн чанар мөн илэн далангүй байдал. Та бусдыг бодвол баг зэрэг илүү илэн далангуй, өгөөмөр сэтгэлтэй, өөрийгөө шууд илчилчдэг тий. За мөн танд хуваалцах зүйл байвал харамгүй өчтдөг төрлийн хүн байж болчихгүй байна. Гэхдээ эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэдгээс үл хамааран хэрвээ та юм илэн далангуй, өгөөмөр нээлттэй хүн бол бусад хүмүүс хүссэн үсээгөө таныг дагнаа, маш олон хүмүүс танаас тусламж гуйнаа, ярилцнаа, таны цагийг өрнө, таны савнд байгаа зүйлээс гуйнаа. Энэ зүйлд та тэгтээ тэргүй дэлхийн ертөнцийн хэлхий холбоогоор холбогдчихсон гэсэн үг. Тэгэхээр танд бол дэлхийгээс авах гэж биш, өгөх гэж ирсэн энерги маш их байна. Тийм учраас саваа дүүрэг, бэлэн бай, үргэлж нөгөө хин чингуугаад ороод ирсэн те найгад өгөх хэмжээний юм танд байж ах хэрэгтэй гэсэн. Тийм учраас танд бол материалын эд баялаг хэрэгтэй юм байна. Танд өөрийн саваа дүүрэг шаардлагатай юм байна. Таны сав хоосон байх үед битгий өөрийнхөө савыг хоосруул. Өөрөө дүүрсэн үедээ бусдад та мөн чанараа, сэтгэлээ, материалын зүйлийг өгөх үед тэр танд одоо ирээдүйн хамтрагчдыг удаа харилцах хүмүүсийг дуудаж өгдөг байж болчихгүй. Тийм учраас та эд материал өгсөн үедээ буцаад надад эд материал ашиг орлого тий одоо буян шиг орж ирэх нь гэж бодхоос илүү та бусдад юм өгөх болгондоо өөрийнхөө амьдралд удаан тогтох хамтрагч нараа өөртөө дуудаж байна гэж ойлгож олно. Харин тэдгээр хамтрагч нар тань одоо тантай хамт байгаа хүмүүстэй эргэн тойрны хүмүүстэй тантай зориг нэг байна уу, мөрөөдөл нэг байна уу тий мөн тантай бас хуваалцахад бэлэн байна уу гэдгийг анхаарах цаг болжээ. Хэрвээ зориг нэг, мөрөөдөл нэг тантай хуваалцах адилхан та мэдлэгээ өгвөл танд бас нэг сэтгэлээ өгдөг ч юм уу тий ийм хүмүүс таны эргэн тойронд байгаа бол та баярлах хэрэгтэй. Мөн эдгээр хүмүүс бол таны аягийг дүүргэн та зөвхөн өгөөлэдэг нөгөө л юу ч мэдгүй аваад лээдэг хүмүүс бол өөрийн мэдлэгүй таны амьдралаас тодорхой цаг хугацааны дараа гараа явчихдаг. Харин эсрэгээрээ таныг өгөх үед буцаагаад өгч чаддаг, таныг сэтгэлээ нээх үед өөрийгөө чилчилж чаддаг. Тэдгээр хүмүүстэйгээ амьдралдаа илүү удаан тогтох хамтрагч болгож одоо хамтарч ажиллах, хамтарч аливаа ямиг нээгдэх мэдсэн зүйл дээр анхаарах жил танд ирж явсан биш үү? Өгөөмөр байдал өгсөн илэн далангүй ямар нэг материалын зүйл өгсөн гэхээс илүү сэтгэлээ илчилж чаддаг, нээлттэй байж чаддаг байсны танд буян шиг орж ирнэ. Энэ буян шиг нь юугаар орж ирэх вэ гэхээр таны гадаад дүр өнгө үзэмж улам сайхан сайжрах нь байна. Та гадаад байдлаас өөрийгөө улам илүү зөкслөж чадах жилийн энерги танд одоо ирж шинаа гэж ойлгож болно. За мөн танд нэг хайр маш хэрэгтэй байдаг хүн байна. Юу гэсэн үг вэ гэхээр та хайрлагдал байвал бас нэг хайрлаа л байдаг. Тэгэхээр хайрын саваа дүүргэх хэрэгтэй. Өөрийгөө хэрэг романтиклж чадсан, өөртөө хэрэг ажиллаж чадсан, өөрийгөө хэрэг дүүргэж чадсан, сэтгэлээ баялаг байлгаж чадсан энэ бүх хүмүүс бол хүсэл мөрөөдөлтөд хүрч чадах юм байна. Мөн энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хайраар дүүргэх юм байна гэж 2026 онд ойлгож болно. Хайраар дүүргэнэ гэдэг чинь махан бие, сонсон бие, тархин бие гэдэг гурван зүйлэд гурвангийн тэжээг шаардлага гарна. Хэрвээ ингэж чадвал таны өнгөрсөнд эвдэрсэн, өвчлсөн энэ зүрх тань эдгэн илүү их холбоо танд үүснэ. Энэ холбоо үүснийхээ ачаар таны амьдралд ирэх боломжууд чинь маш их сэргэн. За мөн нэг галын энергитэй нээлттэй тэг бусдыг өөртөө татаж чаддаг хүмүүс ер нь дотоод гал ихтэй байдаг. Тэгсэрнээ өөрийнхөө галыг битгий шалгаа. Би ингэх үедээ босч ийн үү, сэрж ийн үү, яаж ийн гэж битгий шалга. Тэгтээ тэргүй таны дотор асар хайрын гал байгаад байна. Сэтгэл хөдлөл байгаад байна. Ив найрамдал байгаад байна. Та харилцан яриа итгэлтэй байдал буюу илэн далангүй байдлаараа бусдыг өөртөө татаад байна. Тийм учраас гүн гүнзгий өөрийгөө сонсож сурах хэрэгтэй. За мөн бусад хүмүүсийг аягүй сайн мэдрэх, хүндэтгэх байдалтай таны харилцааг улам илүү гүн гүнзгий болгоно, улам илүү утга учиртай болгоно. За дээрэс нь та нөө бүх зүйлийг тэгш байдал байлгах гэдэг юм байна. Одоо шудраг байлгах гал балансыг тэнцвэржүүлэхэд энэ зөв байгалийн жамаараа энэ танд болж байгаа. Ийм зан чанар танд байдаг учраас та доктортой өсөх боломжтой буюу нэг гинт өсгөөс илүүтэйгээр доктортой аажмаар баг бол та өсөөд яваад байна. Гэхдээ одоо та хүлийн зөвшөөрөгдөх хэрэгтэй юм те. Сайн ч байсан муу ч байсан таныг, сайхан ч байсан муухай ч байсан таныг хайрладаг энэ энергийг өөртөө дуудахын тулд танд алдаач байсан, онооч байсан өөрийгөө дахин хайрлаарай, дахин харилцаарай. Өөрийгөө хамгийн эхлээд би бол өөрийнхөө хамтрагч нь гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Яг бол ямар нэгэн зүйлийг хийхэд та өөрийнхөө дотоод хүчээр хийгээд байна. Та өөрийгөө сэргээгээд байна. Бусад хүмүүсийг та сэргээгээд байна. Та бол өөрийгөө сэргээгээд байна гэж ойлгож олно. Ийм учраас хүндэтгэлтэй байдлаар өөртөө хандаарай. За мөн та ч юм романтик хүн юм шүү те, маш романтик зөөл. Тэгэхээр та ч өөртөө романтиклж чадсан, өөртөө бэлэг өгч чадсан, өөрийгөө сэргээж чадсан, гадаад байдлаа сайжруулж чадах
тусмаа таны энерги аягүй хувирж, өөрчлөгдөж, шинжлэгдэж, дээшлдэг гэж ойлгож болно. Тийм учраас харилцан таныг хайрлаж чадсан хүн бол танаас хайр авна. Тэнцвэртэй байж чадсан хүн бол танаас яг юу өгсөн тэрийгэ буцааж авч чадна. Тааж мөн бусдад юу өгөн түүнийгээ дэлхийн ертөнцөөс буцаагаад авчдсан байна. Тэгэхээр таныг бол дэлхийн ертөнцид тэжээдэг шүү. Таныг бол шавах гэж оролдохгүй шүү. Таны холбоог бол одоо тий улам илүү чанартай хамтрагчдыг танд дуудаж өгөхийг эрэлхийлж байна шүү. Тэгэхээр хамтрагчуд орж ирж ийн өөрийн нүд цохор бол өөрөө харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр мэлмийн нүд буюу мэдрэмж, зүүн совин сэтгэл хөдлөлөө битгий хаагаарай. Сэтгэл хөдлөлтөө мэдрэмжтэй байх тал дээр мөн анхаарч байгаарай. Өөрийнхөө дотоод зүүн совингийн сүнслэг мэдрэмжэн дээрээ түшиглээрэй те. За мөн 2026 онд тантай маш олон хүмүүс уулзах хүсэх юм байна. Тэдгээр хүмүүс тантай удаан хугацаанд хамт байх гэхээсээ илүү тантай уулзаж өөрийгөө эдгэх гэдэг аамаа, танаас юм сурах гээд аамаа, нөхөрлөх биш өөрийгөө хөгжүүлж өсгөх гээд аамаа. Тийм учраас хин нэгэн таны амьдралаас гараад явах үед битгий гайх, битгий гомд, битгий хорогд, битгий уй те харин эсрэгээрээ сэтгэлийнхээ гүнд байгаа хайрыг гаргаад тэр хүмүүстэй яг ингэж хайрын өглөг өгөөд хайрын энергиээр харилцаж чадвал тэгэхээр хүмүүс ч таныг хүлээн зөвшөөрч чадах юм байна гэж та ойлгож болно. За мөн танд нэг юм шинж тэмдэг байгаад байна. Юу вэ гэхээр айгүй романтик хүмүүртлөө хосч гэдэг юм уу хайрын харилцаанд айгүй ганцаард мэдрэмж мэдрэгдээд байна. Тэгэхээр та сайн найз, сайн гэр бүлийн харилцаа таныг бол ганцаараа биш шүү гэдгийг үргэлж баталж яадаг учраас гэр бүлийн харилцааны хүрдэн дээр ажиллаж болж байна. Өөрийгөө маш сайхнаар хайрлаж болж байна. Мөн одоо шинээр харилцаж эхэлж байгаа, шинээр танилцаж эхэлж байгаа бүх хүмүүсээсээ гоё харилцаа холбооны шинэ мэдрэмж, шинэ агаарыг өөртөө оруулаарай гэж би та нартай зөвлөмөр санагдлаа. За тэгээд маш хурдан баланс өөрчлөгдөөд сөрөг эмийг жоохон хурдан өөртөө шингээж авах гэдэг нөө илчлэмтгий, илэн далангуу, нээлттэй бусдыг өөртөө татаж чаддаг хүмүүсийн нэг бодлын давуу тал, нэг бодлын сул тал байх гэдэг байхгүй юу? Тийм учраас ямар нэгэн сөрөг зүйл дэлхийн ертөнцөөр дүүрэн тэр зүйлийг оруулахгүй мэдрэхгүй таны л сонголт. Тэгэхээр юу үзэх, юу сонсох, юутай холбоотой байх тал дээр 2026 ондоо маш сайн тэнцвэртэй буюу баланстай сонголттой байх нь зүг байна. Жишээ нь та олон дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг бол энэ 2026 онд энэ бэст дэлгүүрүүдээр л үйлчлүүлнэ гэдэг нэг сонголтуудаа хийхдээ бүр туулшрах гэж хэлээгүй шүү. Ер нь өөрийгөө илүү тодорхойлох гэдэг талаас нь хэлж зөвлөж өгмөр санагдлаа. За ингээд миний хэлэх зүйл энэ хүрээд өндөрлж байна. Анхааралтай сонссон та нартай баярлалаа. Баг зэрэг ч гэсэн чиглэмж авсан болов уу гэж найдаж байна. Ингээд та нартай амжилт хүсье. За ингээд дахиад сайн байна уу? За яг одоо би 3 дугаар групп гэж хэлж болох давтамж гэдэг үгэнд сэтгэлэн догдолж баярлаж сонсомоор санагдаж энэ үгийг сонгосон хүмүүстээ зориулаад энергийн түвшин буюу энергийн яг одоо байгаа түвшний энергийн задаргааг тайлбарлаж өгөхийг хичээе. За та бол маш үзэсгэлэнтэй эр мөхсөн залуу гэдгээс хамаарахгүйгээр дотоод үзэсгэлэн буюу гадаад үзэсгэлэн ихтэй хүн юм байна. Юу вэ гэхээр танаас үг дээдтэй тусламж гуйгаад байна. Таныг өөрийгөө ургуулж иж биднийг ургуулдаг шүү дээ гэдэг үгийг надаар дамжуулж хэлхийг хүсээд байна. Та бусдыг ургуулгыг, өв дээдсүүдээ засахыг, удмын кармагаа цэвэрлэхийг, сүнслэг төвшнгөө өсгөхийг маш их хүсэж байна. Тэгэхээр энэ хүмүүс бол нэлээд сүнслэг мэдрэмжтэй, дал тохомсор зүүн савнтайгаа ажилладаг хүмүүс байж болзошгүй. Таныг гадаад үзэмжтэй нь илтгэхээс илүү таны дотоод энергитэй таныг төлөөлдөг байж болзошгүй. Тэгэхээр та өөрөөс ямар энерги цацруулна? Яг л тийм энергийг та тэр энергиэрээ би ийм хүн шүү дээ гэдгийг илтгэдэг байж болзошгүй. Тийм учраас та эхлээд өөрийнхөө савыг дүүргээд мөн өвөг дээдстэй тусалснаар таны өвөг дээдс цангасан өвөг дээдс энергийн эрчимтэй нь танаас тусламж авсан бол буцаагаад таныг цутгах болно. Буцаагаад таныг дүүрэх болно. Тийм учраас өвөг дээдсүүдэд залбирч мөргөх, удмынхаа кармаг засах гэд нэгдгэрэлтэй холбоотой хийгээд байгаа үйлдэлүүдээ үргэлжлүүлээд хийгээд. Ирээдүйд тань одоо л нэг юм тодорхой болж эхэлж байна шүү дээ. Одоо тодорхой болох гэдэг одоо танаас айгүй гоё шийдлүүд гардаг болоод байна. Өөрөөсөө асуусан асуултынхаа хариултыг өөрөө сонсч чаддаг болоод байна. Айгүй санаачлалтай байх гэж хичээж байна. Тийм болохоор та аз болоход танд тусламж ирнэ. Өвөг дээдсүүдээс танд тусламж ирнэ. Тэрнийхээ хэрээрээс танаас сэтгэлийн хайрын тусламж гуйж болзошгүй. Тийм учраас хоёлаа яг одоо 2026 онд урам зоригтой байх, мөн жоохон амралтын балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Баг зэрэг өөрийгөө амраах хэрэгтэй. Хитрхи хүн чинь нөө ядраад ирэхээр сэтгэлийн хүч ихтэй байсан ч өөрөөс маш их хүч гарах байсан ч ядарснаасаа болоод түүнийг ашиглаж чадахгүй байх тохиолдлууд гарах гэдэг учраас хоёлаа амар амгалан байлгахыг илүүд үзэх хэрэгтэй байна. Сүнслэг өсөлт, сүнслэг мэдрэмжээ бие махбодынхаа мэдрэмжтэй харьцуулж үзэх шаардлага одоо танд За таны эрүүн тойронд байгаа хүмүүс өвдсөн. За сэтгэлээрээ байж болно. Мөн биеэрээ байж болно те. Ямар нэгэн байдлаар
таныг харахаар өвчтөе юм шиг, эмгэгтэй юм шиг, асуудалтай байгаа юм шиг харагдаад байгаа бол та эдгээр хүмүүсийг харангуйгаас гаргаж, идгээж, амгааж, шинчилж, өөрчилж явах боломжтой болоод байна. Энэ нь таныг гэрэлтүүлнэ. Та бусдыг идгэх хэрэг, бусдыг засахаараа, залруулахаараа, зааж өгөхөөрөө өөрөө маш гоё одоо тэрний тусгалыг авдаг, мөн тэрүүгээр өөрөө аягүй хөгждөг. Иржсэн хайжаас олдог байх боломжтой хүн байгаад байна. Тийм учраас та санаанд урамгүй энерги танд хаанаас юунаас орж ирэх вэ гэхээр итгэл, найдар гэдэг зүйлээс орж ирнэ гэж бодож болно. 2026 онд танд хүсэл тэмүүлэлтэй байхыг уриалж байна. Та бол найдвартай хүн шүү дээ. Тийм учраас өөртөө битгий үл итгэе те, мөрөөдөх хэрэгтэй, хүсэх хэрэгтэй, найдах хэрэгтэй. Мөн өөрийнхөө олсон орлогыг өөртөө зарцуулах хэрэгтэй те. Тэмцэж олох биш, аз жаргалаар олох хэрэгтэй. Гэх мэтчлэн энергийн мэдрэмжүүд танаас ялгараад байна. За мөн тийм ээ, ажил нь хөдөлмөрлөн завгүй байна гэдэг бол үнэн, шудраг одоо чухал зүйл гэдгийг бол би ойлгож байна. Гэхдээ өөрийгөө дэмжихгүйгээр хөдөлмөрлөөд хар сүлдээ хүний хүч тусгаад байдаг. Тэгэхээр хоёлаа өөрийнхөө гол хүчийг, амьд хүчийг сэргээх хэрэгтэй байна. Өөрийгөө улам илүү сайхан байлгах хэрэгтэй. Стресстгүй, сөрөг бодолд автахгүй, өөрийгөө гацаахгүй, орчлон ертөнц таны амьдралыг одоо бэлэн мэт, аз жаргал мэт болгох гэж байгаад анхаарлаа хандуулад өөрийгөө од мэт гэлзүүлэх хэрэгтэй байна. Бүх талаараа тий. За тэгээд ямар нэгэн зүйлийг заримдаа хүлээгээд байж болзошгүй байна. Таны хүлээгээд байгаа юм яг л таны урд байна гэж байгаа байхгүй. Та бараг толинд өөрийгөө удаан ширтэх юм бол юу хүсээд, юу хийгээд, юу надад хэрэгтэй байгаа гэдгээ та хангалттай олж мэднэ. Яагвал таны тусгал гэдэг бол таны ойлт, таны энерги байхгүй. Тэгэхээр та бусдаас гэс илүү өөрийнхөө их сурвалжаас, өөртөө яг одоо байгаа царай, яг одоо байгаа эрүүл мэнд, яг одоо байгаа сэтгэл зүйн мэдрэмжээсээ өөрийгөө ойлгоод бусдыг яг энэний итгэх хэрэгтэй юм байна, яг энэ дээр ажиллах хэрэгтэй юм байна, яг энэнд нь зөвлөгөө өгөх хэрэгтэй юм байна гэдгийг та өөрөөсөө хангалттай ойлгож олж мэднэ гэсэн мэдрэмжийг би танд хуваалцах хүсэж байна. За ямар нэг юм хүлээгээд байна. Амьдрал өөрчлөгдөхийг, аз жаргалтай болохыг ч юм уу шинэ левел рүү ахихыг хүлээгээд байна. Сүнслэг энерги гэдэг бол цаг одоо минут, секунд болгонд танд дэлхийн ертөнцөөс чиглүүлэг ирдэг. Тэрэн дээрээ төвлөрөө сонсох хэрэгтэй. Од руу харсан ч од таныг ямар нэгэн зүйл чиглүүлж байгаа. Тийм учраас та анхаарлаа хандуулад харж байгаа зүйлтэй, мэдэрч байгаа зүйлтэй, хамт байгаа зүйлтэй, таны анхаарал өртөөд байгаа зүйл рүү төвлөрөхөд хангалттай байна. Та тэгжээж гэрлээ ашиглаж сурах юм байна. Өөрийнхөө тэндрийг олж харах юм байна. Өөрийгөө ширтэж чадсанаар өөртөө юу өгөх хэрэгтэй байгааг анзаарах юм байна. Таны дотоод сэтгэлээс бол амар амгалан гэж байна шүү дээ. Мөн яг энэ амар амгалан бусдад бас хүнсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр та өөрийгөө амар амгалан байлгах чадвал эргэн тойрныхоо хүмүүсийг амар амгалан байлгах, эдгэж чадах ухаарлыг, хичээлийг, ойлголтыг, замыг олж харах юм байна л та. Энэ нь таныг зөвл нөр шинжилэлт рүү аажмаар шилжүүлнэ гэх юм уу? Зүрх сэтгэлтэй нь ядарсан байна. Бааг зэрэг урам хугараад байгаа байх болжгүй байна. Итгэл ирэх үед урам орж ирнэ шүү дээ. Та дараагийн шатанд өөрийгөө л одоо хөгжүүлж замчилж явна шүү дээ. Тийм учраас өөртөө зөөлөн хандах хэрэгтэй. Өнгөрсөн үед эргэлдсэн, ямар нэгэн зүйл шалтгаан тооцсон, за мөн аюулгүй айсан тий. Тав дахь бүсээсээ гарахаас нэг төвшнгөөсөө шилжихээс өөр ямар зүйл орж ирэх бол гэсэн эргэлзсэн байдлууд танаас мэдрэгдээд байна. Өөрийгөө халамжилж байгаа юм бол тайхаа болж шүү дээ. Мөн аажмаар одоо амар амгалан гэдэг зүйлээ илүү хүнд нь ойлгож байгаа юм бол та өөрийгөө баталгаажуулж сурнаа. Хуучин шархаа чин сэтгэлээсээ яриагаараа илчлэлтээрээ уучлалтаараа эдгэж чаднаа. Ингэж чадвал таны ирээдүйн талаар санаа зов шаардлага алга. Мөрөөдлөө ашиглаж болохоор харагдаж байна. Сайхан жил ирж байна. Хамтрагчуд орж ирнэ. Мөн ингийн тулд хоёлоо битгий шүүлтээ сайтай. Би ийм буруу мэдвэл тийм орж ирэх үедээ тийм айцаас болоод хүмүүс аягүй том зөрөгтэй алхам хийхээсээ бас гацаад байдаг. Зүгээр л найдалтаа, зүгээр мөрөөдтэй, зүгээр сэтгэл хангалуун бай. Төвчээртэй зүйл дээр төвчээртэй хандаж чадсан бол зарим зүйл дээр өөртөө бодит хандтай. Ус байж цэцэг нагаа дэлхийн ертөнд зургадаг штеп. 1000 сайхан цэцэг байгаад ч усгүй бол хатаж орж байгаад хачин болчин тий. Тэгэхээр та сайхан цэцэг юм байна. Танд жоох услага хэрэгтэй байгаа юм гэж ойлго. Услага гэдэг нь итгэл хэрэгтэй байна. Мөн өөрийнхөө хөөцөлтөө зуралдаад байгаа зүйлүүдийг тавьж уулах хэрэгтэй байна. Яг одоо байгаа газартаа байгаа зүйлүүдийг нүдээ томруулж хараад одоо байгаа бүхэндээ талархах хэрэгтэй байна тий. Дээрэс нь өөрийн дотоод сүнстэй шин зүйл ухтах гэдэг шин амьдралыг хүсээд байна. Түүнийгээ бас мэдэрч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна тий. За ирээдүйтэйгээ айл үшэтэй холбогдсон байна. Яг бол та ирээдүгөө хүндэтгэж чадаад
шалтгаалаад байна. Тэгэхээр хайр ирэх үед таны орон зай чинь чимээгүй амраа молон болох үед та өөртөө амласан амлалтуудаа хүрч чадна. Тэгэхээр өөртөө итгэлтэй бай, тий. За дээрэс нь хоёлаа шуургатай нь бол танд болоод өнгөрчихжээ. Юу гэхээр шуурга гэдэг чинь салхитай хэцүү тав дахьгүй үед гэж хэлж ойлгож байна шүү дээ. Тэр үеэ та бол мэдрээд өнгөрчихсөн байна. Гэхдээ итгэхийг хүсэхгүй. Дахиад нэг шуурга болох юм шиг. Хизээ шуурга болох болоо гэж өөртөө зовлонгод додж ин гэдэг шиг сүнсээ идэгсэн болов идгээг болов нээгдсэн болов нээгдэг болов би итгэлгүй юу би бусдыг итгэж чадахгүй ч гэдэг юм. Ингээд бодоод байна. Танд итгэх хэрэг маш их байна. Таны дотоод сүнс бол өөртөө аль үшээ итгэцэн байна. Зөөлхөн бай тий. Өөрийгөө тэгээ жоохон тэр айгаад байгаа зүйлүүдэд нөхрөн сэргийх хэрэгтэй байна. Хэрвээ ингэж чадвал та бэрхшээлийг давн гарч чадна, өөрийгөө эмзэглээд байгаа зүйлийг эдгэж чадгаар та бусдыг эдгэж чадна. Та сул дорой байх цаг яг одоо биш байгаа байхгүй. Эдгэрдэг, үүд хаалгаа нээдэг тий. Найдвараа өөртөө сануулдаг, мэдрэмжэндээ итгэдэг. Би эдгэж чадна гэсэн бол эдгэж чаддаг, хэлсэндээ хүрдэг ийм байж болохоор хэцүү юм швэстэй гэдээ өөрөө боломжоос битгий татгалзаараа өөрийгөө бүх хаагаараа тий. Өөдрөг үзэлтэд хэрэгтэй. Өөдрөг гэдэг чинь хөөгчиг үзэл гэсэн үг шүү дээ тий. Бүх юм болон бүтэн гэсэн зүйл хүүхэд гэдэг чинь болсон таагүй зүйлийг маш хурдан мартдаг шиг таны амьдралд өнгөрсөнд үлдсэн зүйлүүдээ бүлээсгээд мартаарай. Эдгээрээ тий тэр бүхэн чинь бүгдөө болоод өнгөрсөн шүү дээ. Одоо ирээдүйн амьдрал, ирээдүйд чинь айгаадах зүйл байхгүй шүү дээ. Суурь нь өөрөө найдвартай шүү дээ. Та суурь айл хэдийн бүтээсэн шүү дээ. Утгатай очиртай болцсон шүү дээ. Бүр нэг гэсэн юм утга учиргүй яах гэдэг нь мэдхгүй байснаа бодвол та ч одоо бүр шинжилгээ хүлээгээд авцсан байна. Итгэлтэй болцсон байна. Аимшигтай зүйлүүдэд давтсан байна тий. Ийм учраас хоёлаа яг энэ бүрэн бүтэн байдлаа хэвээр өөртөө авч үлдэх хэрэгтэй байна. Танд бол эхлэх чадвар байна. 2026 онд маш олон эхлэлүүд танд орж ирнэ. Энэ эхлэлүүд нь маш урт хугацаанд танд доктортай. Нэг төр зүрийн зүйл биш. Өнгөрсөн бол хоёлаа хүчтэй байсан, найдвартай байсан. Тэр зүйл төр зүр орж ирээд хэсэг хугацааны дараа алдагдаад байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бол өөрийнхөө дотоод удирдамжаас зогтохгүй, холдохгүй айхгүй бол танд бол дэмжлэг орж ирж байгаа их усүр найл хэдий үүсчихсэн таны хажууд байна. Тийм учраас хоёлаа шинжилт орж ирэхэд битгий санаа зовоороо, битгий үл итгээрээ, тий. Итгээрээ. Дээрэс нь хүмүүстэй нээлттэй байгаарай. Таны дотор хязгааргүй гэрэл байгаа гэдгийг өөрөө санаад үргэлж гэрлийн мэслэл хийж өөрийнхөө дотроос нь өөрийгөө гэрлэр дүүрэг. Та гэрлэр дүүрч чадвал бусдыг бас идгээж, эмчилж, гэрэлтүүлж чадна гэдэгтээ битгий одоо эргэлцтэй. За дээрэс нь нэг юм холбоо тасарсан ч юм шиг жоохон холбоогүй болцсон, харилцаатай байсан, харилцахгүй байсан тэр харилцаанууд ч эргээд ирж байна. Магадгүй уулзаагүй байсан хүн уулзч магадгүй байна. Таныг уулзах ихээр төгшөөр мэдрүүлээд айгаад зүхтаад байдаг байсан хүмүүстэй айгүй тайван байдлаар харилцах боломжтой байгаад байна. Тийм учраас айц байхгүй бол та тэр мэдрэмжийг хүлээж аваад тэр шинжилтийг хүлээж авч чадна. Харин айгаад тах юм бол буцаад цухтааж иж магадгүй битгий цухтараа гэж би та нартай сануулмаар байна. Уулзах хэрэгтэй уулзсан цаг хугацаа болохоор угаасаа таарах хэрэгтэй хүмүүс таардаг. Энийг нүдэн анаад амьсгалаа аваад гаргаад оюун ухаандаа төвлөрөөд тайвшраад дахиад шинээр харгана. Өмнө нь нөгөө харж ирсэн үнэ энэ ийм болохоор энэтэй би харьцахгүй гэж бодож ирсэн бол уучлаарай. Тайвшраад дахиад харсан чаа тэр хүн ч гэсэн ямар нэгэн байдлаар танд ямар нэгэн мэдрэмжийг өгч ирсэн, сургаж ирсэн байгаад байгаа байхгүй юу? Таны яаж эмчлэхийг, яаж эдгэхийг, яаж замчлахыг тодорхой хэмжээнд тэр хүнээр дамжуулан бас дэлхийн ертөнцид танд сануулад байдаг байсан байна. Тэгэхээр амьдралдаа хандлагада юмд хандлага гэж байгаа шүү дээ. Айж хандаад байвал аргалж хөдлөн айхгүй байгаад байвал тий итгэж чадах юм бол чулууч бурхан гэдэг шиг юм болоод байна гэсэн. За ингээд би та нартай хэлэх зүйлгүйгээр дуусч байна. Би өөрөө мэдрэмжээрээ шууд уншаад явж байгаа болохоор одоо яг ингээд надаас өөр юм гарахгүй байна гэдэг бол таны сонсох ёстой зүйл биш ээ. Энэ өгүүлбэрүүдэд сонсогдсон, яригдсан, хэлэгдсэн гэж ойлгож байна. За ингээд өнөөдрийн энэ энергийн задрага буюу 2026 онд танд яг одоо юу хэрэгтэй байгаад байна? Амьдралын энергийн баланс нь хаана яваад байна гэдэг дээр жоохон чиглэл, жоохон мэдрэхүй, жоохон мэдрэмж дамжуулахыг хичээлээ. Ингээд сонсон бүх хүмүүстээ баярлалаа. Сэтгэлдэл ямар байгааг надад бас комментээр дамжуулж хэлж болно. Яагаад гэвэл энэ миний одоо алсын зэнэс хийж байгаа энергийн задрага анх удаа явуулж байгаа. Тэгэхээр танд ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Үнийг надтай хаваалцаарай. Ингээд та нартай амжилт хүсье. Хайртай шүү. 2026 онд үзүүлээд өгье.